Хай, Лили Тарот байна. Өнөөдөр жоохон уншлахаар таны 3 сарын төлөв гэсэн нээлттэй уншлахыг хэрэгсэн байгаа. За, уншлага маань ерөнхийдөө 4 хэсэгтэй. Хамгийн ихэнд нь таны одоогийн байгаа байдал буюу энергийн шалгалтыг нь хийж өгнө. Энергийн шалгалтыг хийснээр та яг зөв группээ сонгож чадсан уу гэдэг нь бол маш тодорхой болох юм аа. Зөв группээ сонгосноор та өөрт хэрэгтэй мэдээллийг ер нь бол авах боломжтой. За, дараагийнх нь үндсэн сэдэв болох 3 сарын яг ямар хөө байх вэ гэдгийг нь харж өгөөд тэгээд дараачихт нь 3 сард танд ирэх ивэл шагнал тэгээд 3 сард та яг юуг илүү юун дээр илүү анхаарал зохимжтой вэ гэдгийг нь харж өгөөд уншлага маань тус байгаа. За, уншлага маань 3 сонголттой харж байгаа татгцсан группээ сонгоод сонсоорой. За, хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай инстаграмаар минь холбогдоорой. За, нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань уншлагатай дутмаар. За, таны одоогийн энергийн шалгалтыг нээж өгөхөд та яг ямар хөө байна вэ гэхлээр ерөнхийдөө энэ группийг дандаа хостой болон гэр бүлтэй хүмүүс маань сонгосон байгаа харагдаж байна. За, хостой гэдэг нь болохоор та яг аль биесны харилцаанд ороод гэрэлтэй, саяхан гэрэлтэй батлуулсан, эсвэл саяхан найзлуугаасаа үерхэх санал авсан хин нэгнтэйг үерхэж эхэлж байгаа ч юм уу харилцаж эхэлж байгаа. Эсвэл бас гэр бүлтэй аль хэдийн гэр бүл нь тогтчихсан, ур хүүхэдтэй болчихсон өөрсдийнхөө ингээд хоёр талаасаа хичээгээд байр орон ингээд өөрсдийн гэсэн аз жаргалыг ингээд бүтээлцсэн аль хэдийн гэр бүлтэй болсон тийм хүмүүс бас сонсож авах магадaltaй харагдаж байна. За, энэ группийг сонгосон бас 100 хүмүүсийн хувьд гэх юм бол хосын хүн 3 дахь хүнтэй холбогдож байгаад тэр 3 дахь хүнээсээ байсан хагцсан. Тэгээд таныг яг сонгоод эргээд тань дээр ирсэн гэдэг юм мэдээлэл бас орж ирж байна. Энэ ихтэй маш цөөн хитэн хүмүүсийн маань хувьд шүү. За, дийлэнх хүмүүсийн маань хувьд болохоор та ойрын үед эргэн тойрны эмэгтэй найзууд эсвэл ихч ээж эмэгтэй ингээ хамаатан садан ер нь эмэгтэй хүмүүстэй ажлын газрын хамтрагч ч юм уу эсвэл ийм эмэгтэй хүмүүстэй холбоотой маргаан таны амьдралд гарсан байх магадaltaй харагдаж байна. За, та ингээд ер нь таны амьдралыг нийтэд нэг ямар хөө байна вэ гэхээр таны амьдрал бол үнэхээр ингээд амар гоё юм. Бүх зүйл ингээд окей юм. За, таны дотроос ингээд хэцүү мэдрэмжүүд яг үнэхээр мэдрэгддэггүй гэвэл тийм. Гэхдээ хэцүү мэдрэмжүүдээс илүү сайхан нь таны амьдралд илүү давмгайлж байгаа харагдаж байна. За, та тэгээд ерөнхийдөө бол ер нь өөрийнхөө энэ аз жаргалтай сайхан амьдралыг босгож бүтээхийн төлөө нэлийн хичээсэн байгаа харагдаж байна. Тэгээд энэ өндөрлгөөс ингээд эргээд харахад би чи ингээд хэцүү зүйл тохиосон ч би ингээд аваад гарцсан юм биш үү гэдэг өөртөө итгэх итгэл өөрөөрөө бахархах мэдрэмжийг ойрын үед айгүй их авч байгаа гэж харагдаж байна. За, энэ группийг сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор ер нь бол ингээд аялал зугаалаад гол устай газар очиод ингээд ил гал түүдэг гал гэдэг лөө тэр тийм түүдэг бишээ ил галыг ингээд түлээ тойрч суугаад ингээд айгүйх ингээд юм бодмоор байгаа эсвэл ингээд агаарт байгальд гармаар байгаа ганцаараа чамаагүй ингээд өөр хүчээ өөрээд аялал гармаар байгаа эсвэл аль хэдийн сар өмнөх хэдэн хоногудад аль хэдийн та ингээд байгаль гарсан байгаа хүн харагч байна. Гарахтаа ингээд модтой эсвэл гол устай тийм ойрхон газар та зүгээр ингээд үр хүчээ хүрээл өөрийнхөөнүүдийг баглаад ингээд гарсан байгаа хүмүүс байгаа гэж харагдаж байна. За, тэгээд энэ группийг сонгосон хүмүүсийн маань хувьд гэх юм бол усны ордны хүмүүс байх магадлал маш өндөр байна. Усны орд гэдэг нь болохоор загас мэлхий хилэнцэнний орд юм аа. За, энэ энергийн шалгалт нь танд таарч ах юм бол та яг зөв группийг сонгосон гэсэн үг юм шүү. Хэрвээ тийм бол уншлагаа цаашлуулад үргэлжлүүлээд үзээрэй. За, нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань 3 сарын ямар хөө байх вэ гэж асуулаа. За, таны сонгосон өдөр болохоор дэлгэж үзээг байгаа. Trip once гэд энэ өдөр байна. За, 3 сава. За, энэ өдрөөс надад харахад надад яг юу санагдаж байна вэ? Юу гэж орж ирж байна вэ гэхлээр ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг артаа үлдээсэн, шийдсэн, ямар уршлагаар шийдсэн тэгээд юм ингээд хил хязгаар тавьсан өөрийгөө хамгаалж байгаа тийм мэдээлэлд орж ирж байна. За, таны эх 3 сар ер нь яг ямар хөө байх вэ гэж асуухад болохоор ер нь та эх 3 сард ер нь айгүй хатуу чанга байхаар харагдаж байна. За, ер нь ингээд өмнөх сард ингээд жоохон назгаа ингээд за хүн ингээд юм гонгот за тэгээд
гэл ингээл зөвшөөрчдөг, өөрийн төлөөсөө зөвшөөрчдөг байсан бол та эх 3 сард энэ дээрээ ажиллаад та илүү хатуу чанга бусдад ингээ нүгнээс таяны хэлсэн шиг хил хязгаар тавьж сурж байгаа харагдаж байна. За өнгөрсөн таны зовоогод байсан сэтгэлийн шархууд бас танаас ер нь бол юу яхаар ер нь бол танаас явахаар харагдаж байна. Би нэг өмнөх энергийн шалгалт хэрэгэлсэн шүү дээ. Ингээд хэцүү мэдрэмжүүд төрдөг гэд байсан. Яг тэр хэцүү мэдрэмжүүд төрдөг тэр өмнөх хэцүү байгаадаа таныг шархлуулсан байсан тэр зүйлсээс бол таны амьдралаас ер нь бол гарч явахаар харагдаж байна эх 3 сард. За өмнөх саруудад таны мөнгө санхүү, ажил карьер нэг л урагшилж өгөхгүй, хэцүү орлого мөнгөнд тэнцвэргүй хэцүү байсан бол мөнгө зээлсэн мөнгө авч чадахгүй байсан ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд байх юм бол эх 3 сард таны тэр асуудал бол шийдэгдэнэ. Таны ажил карьер мөнгө санхүү ер нь бол хангалттай урагшлах нь байна. Ажил төрөл дээр ахиц гаргах нь байна. Тушаал твших хүмүүс бас энд байгаа харагдаж байна. За тэгээд тэр ингээд танд хэцүү мэдрэмж төрүүлээд байсан зүйлс нь ерөөхдөө та мэдрэмжээ мэдэрч чадахгүйгээс болоод нөө мэдрэмжээ мэдэрч гадагшлуулж чадахгүйгээс болоод ингээд хэцүү мэдрэмжүүд төрөөд байсан байгаа хгүй. За энэ донд урлагийн дуулах туртай тайзан дээр гардаг тиймэрхүү хүмүүс бас байх магадaltaй харагдаж байна. Тэрийгээ ер нь та ингээд ер нь илэрхийлэхгүй байна. Одоо таны дотор төрж байгаа мэдрэмжийг та урлаг сайхан дуу бүжгээр ингээд илэрхийлдэг байж болно шүү дээ. Тэрийгээ та ингээд өмнө одоо юм уу эсвэл өмнөх сард ингээд өмнөх хэд хоногт ингээд хаагаад исэн байна. Тэрийгээ илэрхийлээрэй. Тэрийгээ гарах нь зөв юм шүү гэдгийг бол сахиуснууд бас хэлээд байна. За тэгээд таны ингээд өөртөө итгэлгүй байлгаж байсан та ер нь бол ингээд өөртөө итгэлгүй байхаараа таны ингээд мөнгө санхүү бас ингээд давхар хаагдчихдаг харагдаад байна л да. Тэр байдлаас та ер нь бол одоо энэ эх 3 сард гарч байгаа харагдаж байна. За окей. Би бол ингэж хангалттай энэ удаан гацаандаа байлаа. Одоо зүгээр ингээд энэ байдлаас зүгээр гарч явна гэд та шийдэмгээр ингээд гараад явж байгаа харагдаад байна. За тэгмүүлээ ер нь бол таны эх сард нийтэд нь харахад таны ажил карьер мөнгө санхүү ер нь бол нэлээд сайн байхаар харагдаж байна. Та ерөнхийдөө бол өөрөө ингээд бясалгал хийдэг энерги сүнслэг зүйлсийг айгүй сонирхдаг юм байна л да. Тэр нь одоо жишээлбэл та ингээд за би ингээд бясалгал ингээд удирдахтай бясалгал хийдэг байсан бол ингээд ганцаараа бясалгал хийж сурах ч юм уу тий. Тэгж сурж байгаа харагдаж байна. Сахиуснуудтайгаа бас айгүй сайн холбогдож байгаа харагдаж байна. Ингээд өөрийнхөө дотоод гигэн чанартай айгүй холбогдож бясалгаж тунгааж бодож сурч байгаа харагдаж байна. За хамтрал эх 3 сард хамтрал болон хэлэлцээний үед бас нэлээд сайн байна. Ажил хэргийн түншлэл ч юм уу энэ нь бол нэлээд сайн бүтэмжтэй байхаар харагдаж байна. За хайр дурлалын хувьд бас байх юм бол хавсан харилцаатайгаа илүү гүн гүнзгий харилцаатай болж бие бинийгээ илүү ингэж ойлгож мэдэрч харилцаа чинь сайжирч байгаа харагдаж байна. За тэгмүүлээ таны яг нөгөө хэлсэн шүү та яг ингэж ажил карьераа мөнгө санхүүгээ урагштай байлгахын төлөө тий цалингаа нэмүүлэхийн төлөө эсвэл нэг тушаал твшихийн төлөө өөр ингэж шинэ нэмэлт орлоготой болохын төлөө ерөнхийдөө бол ховрын ертөнцөөс нэлийн гуйсан нэлийн манифест хийсэн байгаа харагдаад байна л да. Тэр хүслүүд нь эх 3 сард биелж байна. Бүр ингээд үнэхээр таны санснаас бодсноос илүүтэйгээр биелээд байгаа харагдаж байна. За ялангуяа энд эмэгтэй хүмүүс маань сонсож байгаа юм бол эмэгтэйчүүдийн маань хувьд ингээд тушаал твшээд дарга болохоор байгаа харагдаж байна. Ингээд үнэхээр ингээд өөртөө итгэлтэй өөрийнхөө бүхий л зүйлд ингээд итгэлтэй байдаг, өөрийнхөө гадаад төрх царай, имиж, мөнгө төгрөг санхүү тий бүх зүйл чинь ингээд айгүй гоё байхаар бол харагдаж байна. Ингээд хорвоо ертөнцөөс яалч ярихгүй та ингээд айгүй хүссэн байна л та. Миний ингээд тэр хүслийг ингээд биелүүлээд өгөөч, тэгээд өгөөч, гээд ингээд айгүй гуйсан манифест хийсэн, хүслээ бичсэн тийм хүмүүс байгаа болвол байхгүй байсан ч болно л да. Та нөгөө нэг өөрийн мэдлгүүл ингээд манифест хийсэн байж болно. Тэр бүхэнтэй нь ялангуяа мөнгө санхүүгийн хувьд та бүр эх 3 сард үнэхээр элбэг хангалуун байна. Энийг ингээд хүсэл болгон чинь биелж байна. За тэгээд энэ донд яалч аргагүй нэг тийм шинэ хувцас авмаар санагдаад байсан хүмүүс байгаад байна л да. Ингээд гутал, даашинз тэгээд ийм үнэт идэл бас тэгээ ингээд ямар нэгэн үнэт чулуу алмаз энэ төр бас авахар төлөвлөж исэн хүмүүс байгаа болвол эх 3 сард та ингээд өөрийнхөө хүссэн бүх зүйлсийг
авж байгаа харагдчихна. Яалч аргагүй нөгөө мөнгө санхүү нь энэ бүх зүйлсийг авах мөнгө санхүү нь ороод ирж байгаа учраас та ингээд өөрийгөө эрхлүүлээд тэ өөрийгөө хайрлаад өөрийгөө шагнаад энэ бүх авмаар гэсэн зүйлсээ бас авж байгаа харагдчихээн шүү. За ингээд эх 3 сард нь яалч аргагүй таныг хорвоо ертөнцөөс ивэж гинэ. Та ингээд таныг болохоор ингэж мэдрэмжээ илүү мэдрээрээ ингээд танд зөв санагдаж байгаа, хэмээр санагдаж байгаа тэр болгоны мэдрэмжээ дагаараа гэх юм бол та хорвоо ертөнцийн ивэлийг хангалттай хүртэж чадна гэсэн мессеж бас илүү орж ирж байна. Тэгээд хосын харилцаатай хүмүүсийн маань хувьд хостой илүү итгэл нэмэгдэх тий. Ингэснээр хосын харилцаа нь илүү сайхан болохоор байгаа бол харагдчих шүү. Нэгдүгээр өөрийнхний маань хувьд болохоор 93 сар нь үнэхээр гоё гайхалтай сар байхаар бол харагдаж байна. За нэгдүгээр өөр би сонсон хүмүүс маань 93 сард нь танд ирж байгаа ивэл шагнал гэж асуухад болохоор ер нь нөгөө энерги шилжилт төр ихэнд хэлжсэн шүү дээ. Ингээд ойр дотныхоо эмэгтэй хүнтэй муудалцсан байх өндөр магадaltaй гэдэг чийсэн. Тэр асуудал бол 93 сард шийдэгдэх нь байна. Таны ингээд хэцүү тэр асуудлаасаа болоод та ингээд жоохон хэцүү байдалд ороод исэн бол тэр асуудал нь 93 сард нь таны талд ингээд шийдэж байгаараа харагдаж байна. Тэр асуудлаа шийдээд эвлэрч байгаа харагдаж байна. За ингээд өнгөрсөн саруудад танд ингээд шин санаа төрөхгүй, нэг зүйл ингээд өөрчлөгдөхгүй хэвэндээ байгаад байсан. Таныг айгүй удаан хүлээлгэсэн тэр зүйл шийдэгдэхээр байгаа харагдаж байна. За тэр асуудал нь яг ерөнхийдөө ямар хуу асуудал вэ гэхлээр за хамгийн түрүүнд орж ирж байгаа мессеж нөх юм бол та хосын хүнтэйгээ ингээд төр хугацаанд маргалдсан байсан. Ингээд бинийг сошиал орчинд блок хийгээд ч юм уу тий. Тэгээд маргалдсан төр хугацаанд харьцахгүй байсан бол та ингээд тэр хүнийг над руу ингээд хариу бичээсэй, над руу холбогдоосай гэд хүлээгээд байсан бол тэр асуудал нь шийдэгдэхээр байгаа харагдаж байна. Хосын асуудал нь шийдэгдээд та хоёрыг эргэж эвлэрхээр байгаа бол харагдаж байна. Тэр асуудал болохоор та нэлээд удаан хүлээсэн, нэлээд удаан бодсон байна л да тэр асуудлыгаа. Тэр нь бол шийдэгдэхээр харагдаж байна. За бас өөр юу удаан хүлээсэн бэ гэхээр ерөнхийдөө бол шинэ ажилд орох гэж тушаал тавьчих гэж өөрийн ингээд хүссэн орлогын хүүсвэрээ бүтээх гэж нэлээд удаан хичээсэн мөнгө төрийн тал дээр нэлээд удаан ажилласан ажлынхаа тэр CV энтер илгээсэн бол тэр газраас нь хариу ирэхгүй зөндөө хүлээлгэсэн бол тэр газраас нь хариу ирээд тий та өөрийнхөө хүссэн ажилд ороод хүссэн бас орлогын хүүсвэрээ бүтээгээд явуулж чадхаар бол харагдаж байна. За тэгээд нөгөө талаараа бас болохоор та гадагшаа ингээд явах гад виз энтер мэдүүлсэн тий тэрийг ингээд хүлээгээд явж байгаа орны халуун дулаан айгүй их мод ихтэй тийм орон байж бас магадгүй харагдаж байна. Тэнгүүтлээ тэр визний хариу нь ингээд гадагшаа ингээд сургууль бас ингээд өргөдөл энтер явуулсан тэр хариугаа хүлээжсэн визний асуудал ингээд таныг жоохон шаналгаад хэцүү байлгаад хүлээлгээд байсан бол тэр асуудлууд нь шийдэгдээд танд ингээд хариу ирж байгаа таныг хүлээлгээд ерөөсөө огтоосоо хариу байхгүй байгаад исэн зүйлсүүд нь танд хариу ирээд танд тэр хариунууд нь болохоор айгүй сайхан хариу гэж эерэг хариу таны талд байхаар тийм хариунууд гэж бол харагдаж байна. Тэгээд мөнгө санхүүгийн хувьд ялч харахгүй нэгдүгээр өөрийнхөө маань болохоор айгүй тийм тэнцвэртэй орлого мөнгө сайтай яг ингээд таны амьдралын хурд ингээд зөв тийшээгаа эргэцсэн юм шиг байхаар ивэл шагналууд таны амьдралд таны амьдралд 93 сард нь орж ирж байна. Та тэгэл энэ ивэл шагналаа зүгээр ингээд ямар ч гэмшлгүйгээр хүлээж авах нь бүр хамгийн зөв юм шүү. За нэгдүгээр өөр би сонсон хүмүүс маань 93 сарын хугацаанд яг юун дээрээ анхаарвал цохимжтой вэ гэж асуухад болохоор таныг ингээд хэцүү байлгаад байгаа, таныг шархлуулад байгаа шөнөөр ингээл унтах чинь толгой дотор чинь дүүрэн хэцүү асуудлууд бодогдоод байгаа бол та тэднийг ингээд гаднаас хайгаад байна. Та ингээд өөрийнхөө дотгошоо ерөөсөө өнгөхгүй байна. Яг уг нь бол яг ингээд чин сэтгэлээсээ мэдрэмжээ мэдрээд яг ингээд тунгаагаад үзэх юм бол таны хэцүү байдалд асуудалд оруулаад байгаа хариулт чинь зүгээр л таны дотор байж байгаа. Та дотгошоогоо өнгөх хэрэгтэй байна гэдгийг сахиусууд нь зөвлөж байна. За тэгээд ингээд та хэцүү байдалд орчхоор ерөөсөө ингээд яг гацшдаг юм байж магадгүй. Тийм бол ингээд багаар чамаагүй удаанаар чамаагүй урагшлаарэ гэдгийг бас сахиуснууд нь хэлж байна. Тэгээд
эх 3 сарын хугацаанд манифест та өөр их манифест хийх туртай, шидийн чадвартай зөмбөлтэй тийм юм байх магадaltaй бас харагдаад байгаа байхгүй. Тийм учраас эх 3 сард манифестээ ингээд тууштайгаар хийгээрээ гэсэн зөвлөгөөг бас хэлж ийн. Эмэгтэйчүүд маань үзэж явах юм бол эмэгтэй хүмүүс маань ингээд өөрийнхөө дотоод эмэгтэй эрчмийг илүү ингээд сэргээгээрээ тэрэн дээр анхаараарай. Тэгээд хамгийн гол сануулж байгаа нь та ингээд асуудлыг гаднаас хайгаад байх биш. Ингээд өөрийнхөө дотроос хайгаад үзээрэй гэж сахиуснууд нь хэлж байна. За ингээд нэгдүгээр үрпээ сонгосон хүмүүсийн маань уншлагын түрээд өндөрлөж байна. Таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Лайк болон subscribe дараарай. Тэгээд хувианчлах ахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар үрпээ сонгосон хүмүүс маань уншлагатай тутаймаар бол таны одоогийн байгаа нэрийн уншлагтыг нь хийж өгөхөд бэлэн болсон байна. За таны сонгосон үзэр болохоор ийм хайрын oracle үзэр байна. За энэ өдрөөс надад яг юу харагдаж байна гэхлээр ингээд хайр дурлал, бие биентэйгээ төгс зохицох бас ингээд нөгөө ихэр төрлийн харилцааг бас бэлэгдэж байгаа юм шиг санагдаад байна л да. Нөгөө ихэр төлөвлөлт чинь нэг шуурны хоёр далавч гэдэг шүү дээ. Манай энэ яг дээд айлын юм өрөмдүүд байна. За тэгээд энэ утга нь болохоор энэ чи юу гэдэг вэ? Юм төөрдөг зам лөө тэгж утгачлалдаг баха. За тэгэнгүүтлээ яг таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөнхийдөө нэлийн төөрсөн гацсан тийм байдалтай байж магадгүй харагдаж байна. За хайр дурлалаас та бол нэлийн шархалсан байгаа харагдаж байна. Яг ингээд тэр шархнуудаа бодоод өнгөрсөнд би яг яагаад шархалсан, тэр хүн яг намайг яагаад шархалуулсан бэ гэдгийг айгүй хэрэгцүүлж бодож байгаа. Би тэрийн харилцаанд яг юу тохиогоод би ингэж амар их шархалчваа гэж бодоод байгаа бас харагдаж байна л да. Энэ тал дээр ер нь л эрэгтэй тал нь бас бүр ингэ нэлийн шархалсан байх магадaltaй бас харагдаж байна. Эрэгтэй тал нь болохоор усны орд байх магадaltaй харагдаж байна. Усны орд гэдэг нь хилэн мэлхий загасны орд байгаа. За тэнгүүлээ та ойрын үед үсээ тайрсан хүсэндээ өөрчлөлт хийсэн байгаа харагдаж байна. Тэгэх юм бол энэ мэдээлэл нь бас тарж байгаа юм бол та зөв группээ сонгосон гэсэн үг. Тэгээд ойрын үед айгүйх манифест хийсэн байгаад харагдаж байна л та. Яг ингээд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд манифест хийгээд бичээ тэмдэглээд тэгсэн бол та бас зөв группээ сонгосон байна. Та бас ингээд ийм энерги сүнслэг ийм зүйлс бас айгүйх итгэдэг ийм хүн байна. Хэрвээ энэ мэдээлэл нь тань тарж байгаа бол та бас зөв группээ сонгосон гэсэн үг. За ойрын үед бас нэлийн дутгшоогоо өнгөсөн. За яг миний амьдралд яг юу нь болохгүй байгаа лээ, юу нь болж байгаа лээ гэдгийг бас айгүйх бодож тунгаасан, өөрийн дутгшоогоо өнгөсөн тийм хүмүүс байх юм бол бас зөв группээ сонгосон байна. Ойрын үед бас улаан толгойн альчуур зүүсэн, толгойн альчуур зүүсэн, эсвэл улаан альчуур ингээд зөөр ороосон, эсвэл хин нэгнээс бэлгэн тавсан ч юм уу. Тийм байх юм бол бас зөв группээ сонгосон байна гэсэн үг. За бас байгальд гарсан байх магадaltaй харагдаж байна. Голтой гол өстой ойрхон тэнгүүтлээ ингээд яг гол руу нарахаар ингээд цадлын чулуун молооны харагдаж байгаа айгүй юм тунгалаг байгальтай газар гарсан байж магадгүй. За бас ойрын үед тийм баран ирээ юм судалтай модалтай ирээ мэрээ юм хуц бас өмсөж байгаа байх магадaltaй харагдаж байна. Тэгээд дотооддоо бас та айгүй ингээд шинжилэлтийг хиймээр байгаа, өөрчлөлтийг өөрийнхөө яг дотроос ингээд өөрчлөлтийг чин сэтгэлээсээ хиймээр байгаа. Яг ингээд дахин төрсөн юм шиг тийм мэдрэмжийг авмаар байгаа тийм хүмүүс байгаа гэж харагдаж байна. За энэ саяны хэлсэн мэдээлэлүүд нь танд тарж ах юм бол та зөв группээ сонгосон гэсэн юм шүү. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань эх 3 сарын яг ямар хуу байх вэ гэж асуугаад болохоор ерөнхийдөө одоо байгаа байдал өнгөрсөнд таны мөнгө санхүү жоохон тэнцвэргүй, докторгүй байсан байгаад харагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд та ингээд ажил төрлөхийг хүсэлгүй болоод ажил дээр очихоор ядраад эсвэл ингээд хүнд мөнгө зээлүүлсэн болвол тэрийгээ тэр хүн ингээ өгөхгүй байгаад их юм бол цааш шиг гэл хаяал тий ингээд мөнгө санхүүн дээр ингээд айгүй тэнцвэргүй докторгүй байгаадсан байгаа даахгүй нэг скол ингээ хитрхи их мөнгө үрээд ч юм уу хэрэггүй зүйлд мөнгө төгрөгөд зарцуулаад тийм байгаад байсан байна. Тэр зүйлсээ ингээд зогсоохгүй бол эх 3 сар ч гэсэн яг таны мөнгө санхүүгийн байдал ажил карьер ч ерөнхийдөө яг тиймэрхүү байх гээд байна.
За тэхийн тулд яг яах вэ гэхлээр одоо тий өөртөө ингээд хуримтлал үүсгдэг ч юм уу, зөв задлах хвшил үүсгдэг ч юм уу, мөнгөний талаар а, сөрөг ихтгэл үнэмшлээ эерэг ихтгэл үнэмшил болгож мөнгөтэй холбоотой сөрөг бодлуудыг эерэг болгох хэрэгтэй байна. За тэгээд эх 3 сард ерөнхийдөө бол сөрөг тал нь ийм байгаа, жоохон сар тал нь ийм байгаад байна. Тэгмүүлээ за эсвэргээрээ бас сайхан талууд бас таны амьдрал зөндөө байна. Эх 3 сард та ингээд дотоод өөрийнхөө дотоод амьдрал ингээд амьдралаас жоохон залхацсан өдөр тутмын ингээд тань тохиолддог зүйлсүүд нэг л хэв ингээд амьдрал чонгоо нэгтэй уйтгартай санагдадсан болвол ингээд өөрийгөө бүрэн мэдэрч чадахгүй байгаад байсан болвол та ингээд дотоод хүч чадлаа эх 3 сард эргүүлж олж авах нэ. Тэгээ өөрийн эрэгтэй хүн бол төгс эмгтээлэг чанараа эрэгтэй хүн байх юм бол төгс эрэгтэйлэг чанараа ингэж дотоод хүч чадлаа буцаад олж авч байгаа харагдаж байна. За энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань 1-р группт бас татагтаад байсан байж магадгүй. 1-р группийг бас сонсоод үзээрэй. Ер нь бол ингээд адилхан хөзөрнүүд ер нь нэлээх гарч ирж байна. За тэгээд эх сард болохоор та ингээд өөртөө шинэ хувцас эсвэл шинэ үнэт хөдлөл алмаз чулуу ч юм уу янз бүрийн эсвэл байгалийн чулуу молоо ингээд авахар сонирхож байсан бол тэр болгоныгоо ингээд авч чадхаар байна. Өөрийн яг дотоод сэтгэл зүйнийхээ тэнцвэрийг амар сайн олно гэж гарч ирлээ. Бас айгүй сайн газарчлахтай байна гэж гарч ирлээ. Газарчлахтай байна гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр би нийгмээс тусдаа биш юм байна. Би бол нийгэмтэйгээ ингээм хамт юм байна. Энэ хороо дэлхийд ирэх бүх юм ингээд нэгтмэл нэг хамтдаа юм байна гэдгийг ингээд ойлгож ухаарах. Тэгээ өөрийн дотоод сэтгэлийн тэнцвэр амраа маглангаа ер нь бол олж байгаа харагдаж байна. За тэгээд та амьтантай ойр байдаг хүн байж магадгүй. Циркэд ажилладаг, эсвэл энэний хүрээлэн тиймэрхүү зүйлсийг үзэх туртай ч юм уу тийм хүмүүс байх юм бол бас байгальтайгаа айгүйх амьтантай их ойрхон байгаарэ гэж сахиуснууд нь зөвлөж байна. За тэгээд таны амьдрал яг эх 3 сард гэх юм бол яг зөв тийшээгээ яг ингээд таны амьдралын хурд зөв тийшээгээ эргээд та яг ингээд бүх зүйл чинь тэнцвэртэй болоод тий би сэтгэл оюун бодол сүнс махан бие гэд бүх зүйлс чинь ингээд тэнцвэртэй болж өөрийнхөө зөн совинтой дотооддоо илүү их тулж ажиллаж байгаа харагдана. Тэгснээр танд ингээд өнгөрсөнд жоохон таныг шаналгаад байсан, зовоогоод байсан зүйлүүд тань ингээд байхгүй болж байна. Та яг яагаад гэж байгаа вэ гэхээр нөгөө ингээд миний асуудлын хариултыг гаднаас хайгаад байсан чинь үгүй байсан юм байна. Миний дотор бүх зүйл байсан юм байна гэдгийг та ингээд зүүн совин дотоод мэдрэмжтэйгээ холбогдож ойлгож байгаа учраас таны ер нь бол эх 3 сард тий таны сэтгэл зүй хүртэл тогтвортой, амьдралд нь тогтвортой тий ингээд бүхий л зүйл ингээд мөнгө төгрөгийн тал дээр хүртэл ингээд эерэг ихтгэл үнэмшилтэй болсноор мөнгө төгрөг нь илүү орж ирдэг, ажил карьер нь илүү амжилттай байдаг, шинэ ажлын саналууд орж ирдэг ч юм уу тиймэрхүү байхаар бол харагчин эх 3 сар нь бас нэлийн дотгошоогоо чиглэсэн, өөрийгөө бясалгаж бодсон, тунгаасан тиймэрхүү байхаар харагдаж байна. За 2 дугаар бүлгийнхэнд маань эх 3 сард нь танд яг ямар ивэ шагнал ирж байна вэ гэж судлахаар өнгөрсөнд ер нь ингээд нэлийн токсик байсан усын амтрагчаасаа ингээд салснаар та ер нь бол нэлийн шархлаад үлдсэн байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэрнээсээ болол ингээд шүн мөнөд чадахгүй, урагшлынхээр уршилж чадахгүй энэ нөхцөл байдал нь ингээд өөрчлөгдөхгүй таны ингээд зовоогоод ардаас чи ингээд зулгаагаа татаж хангаад байгаа юм шиг тийм зовлонтой мэдрэмжүүд ер нь бол ард үлдээд тэрийг та ингээд маш амжилттайгаар тавьж явуулж байгаа харагдаж байна л да. Окей, одоо л ингэж тавьж явуулах хэрэгтэй юм. Тэгэхгүй би ингээд зуралдаалах юм бол өөрт гарч ирэх шинэ боломжуудаа хаагаад байна гэдгийг та ингээд ухаарч ойлгосноор танд ингээд шинэ сингл хүмүүс маань шинэ хосын хүн гарч иж байгаа харагдаж байна. За хостой хүмүүсийн хувьд гэх юм бол хостойгоо илүү татан болох дараагийн шатандаа гарах зав иргэжсэн хүмүүс маань гэрэлтэй батлуулах ч юм уу тиймэрхүү дараагийн шатанд хайр дурлалын амьдрал гарахаар харагдаж байна. Ялангуяа синглчүүдийн маань хувьд гарч ирэхээр харагдаж байна. За ингээд шинэ учрахаар байгаа хүн гэх юм бол салхины орд байх магадaltaй харагдаж байна. Хумах лүүрийн орд байгаа харагдаж байна. За тэгэнгүүтлээ ер нь бол тэр хүн та ингээд тэр хүнтэй уулзсанаар ингээд зүгээр ингээд таны амьдрал зүгээр ингээд нар хийж байгаа юм шиг үнэхээр гоё аз жаргал
гарч ирж байгаа байхгүй юу. За тэр шинэ учрах байгаа хүн эсвэл тэр хүнтэйгээ учирсан байж болцсохгүй яг тэр хуучин өнгөрсөнд байсан X-ээс авсан шархнуудаа тавьж байснаар та одоо учирсан байгаа гэж магадгүй хэрвээ учирсан байгаа бол та эсвэл бол тэр хүн ингээд тийм олон улсын хоорондын олон улсын харилцааны мэрэгчлэн эсвэл юм элчин мэлчинд ажилладаг ч юм уу юм гадаад харилцаатай холбоотой ажил хийдэг байх магадлалтай харагдаж байна. Та эсвэл бол тэр хүн байхаар харагдаж байна. За тэгээд та энэ хүнтэй уулзсанаар ер нь бол таны дотоод сэтгэлийн тэнцвэр амар амгалан эд баялаг мөнгө санхүү ер нь бол бүрэнгийн үнэхээр тэнцвэртэй ариун байхаар бол харагдаж байна. Ялангуяа та чин сэтгэлээсээ аз жаргалыг мэдрэх хайр гэдэг хүн хайрлуулах гэдэг ийм гоё зүйл байдаг юм уу гэдгийг чин сэтгэлээсээ бүр ингээд үнэхээр мэдэрч байгаа харагдаж байна. Тэгснээр та улам илүү их өөртөө ихтэй болох өөрийгөө яг ингээд хөөрхөн сахиусан тэнгэр шиг мэдрэх ингээл ямар гоё юм бэ гэж гадаагаар л ингээл орилмоор санагдах ч юм уу тийм хайртай учирснаар та яг ийм гоё сэтгэлийн амар амгалан сэтгэлийн эрх чөлөө идэх хайр гэдгийг ингээд сайн сайхнаар мэдрэх ийм ивэл шагнал таныг хүлээж байгаа юм байна. За 2 дугаар бүлгийг сонсох хүмүүс маань эх 3 сарын хугацаанд яг юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй вэ гэж асуухад болохоор ерөнхийдөө та ингээд өөрийгөө жоохон азгүй гэж мэдрээд юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ингээл хүмүүсийг харахаар ингээл бүхэл юм болж битэлхаа миний ажил үсээ яачаад идэм болоо. Өөрс нь хацаасан гэсэн нэг тийм үгнүүд орж ирээд байна л та. Тийм учраас өөрийгөө тэгж бодохоо болох хэрэгтэй байна. Өөрийгөө тэгж бодоод ахаар яг тийм тэрийгэ бодоод яваад хахаар тэр нь биелээд ахаар ингээм амьдрал нь яг тийм л болоод идэг ийм цикл байдаг. Яг тийм циклд та ингээд өөрийгөө хүргээд байгаа учраас энэ бодлогоо болох хэрэгтэй байна. За тэгээд ер нь дуулах туртай тайзан дээр гарч дуулдаг тийм урлагийн хүн байж магадгүй дуулах туртай ч юм уу тийм их юм бол өөрт төрж байгаа мэдрэмжүүдээ тэр уран бүтээлээрээ илэрхийлээрээ тэгэхгүй бол ингээд хэвчээ ингээд өөрийгөө хаагаад шүү. За надад би дуулаагач яах вэ гэсэн нэг тийм жоохон сөрөг юмуд орж ирээд энэ тэрийгээ бас болох хэрэгтэй. Өөрийнхөө дотоод мэдрэмжийг яг яаж илэрхийлмээр нь тэрийгээ яг тэр мэдрэмжээ хүндлээд тэрийгээрээ яг илэрхийлээрээ гэсэн мессежүүд бас гарч ирлээ. За тэгээд та нойрны асуудалтай бол ингээд нойрныхаа асуудлыг ч дээрээ хэтэрхий их зүйл бодоод хэтэрхий их зүйл ингээд яагаад өөрийгөө нойрыг айгуу их ингээд үл таагаад байна л да. Нойр чинь ингээд ангаалтанд мөнгө төгрөг санхүүн дээр хүртэл ингээд нойр айгуу чухал байдаг байхгүй. Тийм учраас та ингээд унтаж амрах үедээ хангалттай сайн унтаарай. Зүгээр унтаал таны нойр хүрэл унтаалгаа зүгээр унтаалаа нойрондоо ингээд хэцүү байвал нойрондоо бүх зүйлийг даатгах хэрэгтэй. Тэгээд тэгснээр өөрийнхөө дотоод хүч чадлыг та эргүүлж олж авах хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд хэтэрхий ингээд өөрийгөө ядраагаад ингээд би тэрийг л хийх ёстой. Би ёстой нойроо хасаад чамаагүй тэрийг л хийх ёстой гээл өөрийгөө хүчлээл тэг хэрэггүйгээр зүгээр маш сайн унтаарай гэдэг зөвлөгөө гарч ирж шүү. Тэгээд таны ингээд өнгөрсөнд одоо шилбэл гэж аахгүй таны өнгөрсөнд болгож бүтээж исэн ажил төрөл эсвэл болвол эргэн тойрны найзлж исэн найз нөхөд таны амьдралаас гарч явах та ажлаасаа гарах ч юм уу тиймэрхүү зүйлс бол хэвэн юм аа. Тэр болгон дээр ингээд тэр болгон тань нурж надаа цаана учиртай юм аа. Ингээд шалхангүйгээр тэгнэ гэж байхгүй. Тийм учраас шинэ зүйл ингээд бүтээж босгож ирэхийн тулд тэр зүйлс ингээд нурж унж байгаа. Тийм учраас ингээд заавал ингээд таны амьдралаас гарч явж байгаа найз нөхөд хайр дурлал ажил бүтлгүүж байгаа ажил төрөл тэгэл өөрийгөө буруутгаж байгаа бодол мэдрэмжээс сөрөг бүхнийг ингээд би азгүй болохоор би тийм биш би хангалттай сайн биш болохоор гэдэг бодлогоо авч хаях хэрэгтэй. Таны амьдралд утга учиргүй тохиолдож байгаа зүйл гэж байхгүй учраас өөрийнхөө дотоод хүч чадлыг мэдрээд би хангалттай хүчтэй биет гигэн биет мөн юм аа гэдгийг өөртөө дахин сануулаарай. За 2 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань уншлага энд хүрээд өндөрлөж байна. Уншлага таалагдсан баг, таарсан баг гэж найдаж байна. Тэгээд хувийн авахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдоорой. Тэгээд лайк болон subscribe дараарай. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар бүлгийг сонссон хүмүүс маань уншлагатай тавтай морил таны сонгосон үзэр болохоор ийм 6 cups зураагийн аяг гэдэг үзэр байна. За таны одоогийнхны нэрийн шалгалтыг нь хийе. За таны сонгосон үзрээс харахад ерөнхийдөө та амтнд ижээдэг байж магадгүй, нохоод ижээдэг байх магадaltaй харагдаж байна. Эсвэл саяхан
ахмад насныдаа утсан ч юм уу өвөө эмээгэндээ утсан эсвэл ингээд ойрт аав ээжиндээ ч юм уу өвөө эмээгэндээ очмоор санагдаад байгаа байж магадгүй. За та бас хүүхдтэй хүн байх магадaltaй харагдчихээн. Энэ мэдээллүүд нь бас таарч байгаа юм бол таны уншлах мөн гэсэн үг юм. За тэгэнгүүтлээ утгааруулыг сонгосон хүмүүсийн манд дунд гэрт нь айгүй гэртээ аяг худалдаж авсан. Гэрт нь айгүй тийм нэг загварын олон аяг байдаг гэсэн нэг тийм сонир мэдээлэл орж ирээд байна. Энэ мэдээлэл нь бас таарч байгаа юм бол таны групп мөн гэсэн үг. За таны яг та ойртог ямархуу байгаа вэ? Таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөөхдөө та ингээд өөртөө итгэл амьдралаа саас жаргалыг мэдрэх тэр зүйлс нь бүр ингээд үнээр байхгүй болчихжээ. Та яг ингээд нэг тийм сонин ухамл мэдрэмж мэдэрдэг болцсон. Ингээд амьдралтын шинэ зүйл орж ирэхгүй нэлийн удаж байгаа. Яг ингээд нэг тийм бодлын гацаанд орцсон, гацалтанд орцсон, оюун санаа бүр ингээд таг гаццсан тийм байдалтай айгүй удаан орсон байна. За таны одоогийн байгаа байдал нэг авууштай зүйл нь сайн зүйл байгаа. Та ингээд итгэлээ алдахгүй байна. Та айгүй тийм өглөгч хүн байна. Ингээд эргэн тойрныхандаа өгөх, ялангуяа ээж, эгч, эмээ, найз нөхөдтөө ингээд цэцэг мэцэг өгөх, бэлэг мэлэг өгөх айгүй тийм дуртай хүмүүс байх магадaltaй харагдчихээн. За тэнгуүтлээ хүнээс бэлгэнд аяг авсан ч юм уу эсвэл хүнд бэлгэнд аяг маяг өгсөн тийм хүмүүс байвал энэ мэдээлэл нь таарч байвал таны групп бас мөн гэсэн үг. За тэгээд таны дотоод зөрчил бол үнэхээр их байна. Яг ингээд нөгөө баруун зүүн мөрөн дээр суудсан чөтгөр бурхан хоёр гитг шиг ингээд нэг юм хийх гэл тэнгууд зөв буруу гэл нөгөө өөрийнхөө бодлыг шүүгээл бүр ингээд үнэхээр бодлын гацаанд хүлээнд орсон байгаа харагдаад байна. За өнгөрсөндөө яалчааргүй ингээд өнгөрсөн лугаа эргэж хараад би яг яагаад одоогийн нөхцөл байдалд хүрсэн би уг нь хичээсэн шүү дээ. Би уг нь айгүй хичээсэн гэдэг тийм жоохон тийм гомдол гэх юм уу тиймэрхүү юм бас танд байгаад байна л да. Тэгээд та яг энэ гацаандаа бүр ингээд тухтай байдаг болсон. За зугаас ингээд бодогчл мэдрэгчл байдаг штэ. Гэл тэрийг баг ингээд нэг тийм тоохоо болцсон нэг тийм байгаад байна. Тэгэнгүүтлээ бас ойрын үед хин нэгнээс бэлгэнд улаан өнгийн зүрхэн хэлбэрийн зүйл тавсан эсвэл хүнд өгсөн бас хүмүүс байж магадгүй. Эсвэл бас нөгөө зүүд манагч гэж байдаг шүү дээ. Тэр нь тийм юм зүүд манагч гэрт нь байдаг хүмүүс ч юм уу. Тиймэрхүү хүмүүс бас байвал зөв группээ сонгосон гэсэн үг. 3 дахь бүлгийг сонгосон хүмүүсийн маань хувьд ер нь бол бүжиглэх аягүй дуртай хүмүүс байгаад байна л та. Сүүлийн үед балетын нэг мар санагдаад байгаа эсвэл балет хэрэгжээлдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс байж магадгүй харагдаж байна. За саяны миний хэлсэн мэдээллүүд ер нь таарч авах юм бол та яг зөв группээ сонгосон байна гэсэн үг юм шүү. За 3 дахь бүлгийнхний маань хувьд эх 3 сарны ямархуу байх вэ гэж асуухад болохоор та хэрвээ хостой хүн байгаа бол ер нь бол хосын ярилцаанд сүүлийн үед ингэ жоохон хөрцсөн тиймэрхүү хөрцсөн хосын хүн тань ингээд хангалттай хичээлсэл анхаарал халамж тавихгүй байгаад байснаас болоод та ингээд шаналаад зовоод шархлаад байсан болвол та ингээд эх 3 сар тэр хүнээсээ одоо та ингээд тэр хүнээсээ сална гэж салдагч юм билүү дэмий юм биш үү дээ гэж бодож байгаа бол эх 3 сарын хугацаанд салж магадгүй байхаар харагдаж шүү. За хэрвээ зүгээр хосын харилцааны асуудалгүй тийм хүмүүс байх юм бол ер нь бол нэг энэ уншлагт хамаарахгүй гэсэн үг. За хэрвээ ганц бие хүмүүс үзэж явах юм бол та өөр тохирохгүй найз нөхдөөсөө таны ингээд тухгүй байлгаад байдаг тийм ингээд таны ингээд амар доош нь хийгээл таныг доош нь гарах гал өөрийгөө амар дээш нь гарах гал байдаг тийм найз нөхөд тохирохгүй байгаа хүнээсээ бас салах нэ. Гэхдээ энэ уншлах маань ихэнхдээ ер нь бол хосуудын хувьд ийм байхаар бол харагдаж байна. За эмэгтэй хүмүүс үзэж байгаа юм бол эмэгтэй хүмүүс маань ингээд энэ группийг үзэж байгаа эмэгтэй хүмүүсийн маань хувьд жирэмсэн болохоор төлөвлөжсэн ч юм уу эх 3 сард ер нь бол жирэмсэн болмоор болохоор төлөвлөөд ингээд удаж байгаа ч юм уу. За ингээд жирэмсэн болъё гэж бодож байсан бол та ингээд эх 3 сард ингээд жирэмсэн болох нэ. Одоо ингээд хөөхөн энэ хөзөр бай харагдаад байгаа байхгүй юу? Энэ цэцгийн эмэгтэй хүн болохоор би дээр нь ингээд нөгөө чулуу тавьсан. Тэгэхээр ингээд та эсвэл жирэмсэн эмэгтэй хүмүүс үзэж яж магадгүй. Тэгэхээр та ингээд үнэхээр амар үзэсгэлэнтэйгээр хэрвээ жирэмсэлж байгаа бол та ингээд үнэхээр ингээд үзэсгэлэнтэйгээр жирэмслэхээр
байгаа бол харагдаж байна л дээ. Ингээд өөрийнхөө ингээд төгс эмэгтэйч нарыг алдахгүй ингээд улам үзэсгэлэнтэй болоод нэг жирэмсэн эмэгтэй хүмүүс хөрх харагддаг шүү дээ. Яг өөрөө яг тийм болохоор байгаа харагдаж байна. За тэгэнгүүтлээ эх 3 сард таны ингээд хостойгоо болгож бүтээн амьдрал ингээд ажил төрөл мөнгө санхугаа өргөжлүүлнэ. За ингээд өөрийнхөө карьер энтриг болгоноо бүтээнэ гэжсэн бол таны тэр зүйлс ингээд эх 3 сард жоохон ингээд таны болгож бүтээжсэн зүйлс ингээд нурж унахаар байгаа бол харагдаад байна л та. Тэгээд ер нь бол нэлийн одооноос эхэлсэн ч гэж магадгүй ер нь бол сүнсний сэрэлтийн аяг нөгөө харанхуй гэж байдаг шүү дээ. Тийм зүйлс тохиогоод ингээм амьдрал нь ерөөсөө нэг тийм утга учир нь олдохдохгүй хэцүү зүйлс ингээд араараасаа тохиогоод яг юу сурах гад юу ойлгох гээд байгааг мэддэхгүй иймэрхүү зүйлсүүд тохиож исэн болвол энэ зүйлсийг давж гарснаар танд эх 3 сард чинь энэ зүйлсийг ингээд давж гарахын тулд та дотоодоос маш их хайсан байна л та. Би яг за окей яг надад юу сурах гад байна вэ гэдгийг та ингээд айгүй сайн бодож байна. Тэгснээр та эх 3 сард ерөнхийдөө бол энэ зүйлсүүдийн учир зангилаа тайлэгднаа. Та ингээд тэгснээрээ та илүү ингээд гүн гүнзгий сүнслэг ийм төвшин ахиж байгаа, ахиц гаргаж байгаа айгүй амжилттайгаар ингээд төвшин ахиж байгаа харагдаж байна л та. За бас зарим хүмүүсийн хувьд бас ингэж тайлбарлаж магадгүй ингээд өнгөрснөөс хин нэг та хүлээгээд байсан бол тэр хүнээс нь танд тэр хүн таны амьдралд эргэж гарч ирэх тань руу холбоо барих ч юм уу эсвэл удаан уулзаагүй байсан найз нөхөд эсвэл ингээд өнгөрцөн байсан хамаатан садаа өвөг дээдс нь таны зүудэнд орж ирэх ч юм уу эх 3 сард бас тэгэхээр бас байгаа харагдчих шүү. Та энэ хэцүү зүйлсүүдийг шархнуудаа давж туулснаар та илүү ингээд гүн үнцгийгээр амьдралын утга учирыг ойлгож байгаа. Ингээд сэтгэлийн ямар амгаланыг олж байгаа. Би энийг сурах гад исэн юм биш үү гэд ингээд яг нэг юм гэж толгойд ороод ирдэг шүү дээ. Яг тэр зүйлийг ойлгож байгаа харагдаж байна. За 3 дугаар бүлгийнхний маань хувьд болохоор ихэр төлөвийн аян замнал гарсан. Ер нь бол ихэр төлөвийн нэгдэлд орсон хүмүүс бас байх магадaltaй харагдаж байна. Эсвэл ингээд ер нь бол YouTube дээр ингээд уншлага сонсохоор ихэр дүүл гээл яриад байгаа танд ингээд сонсогдоод байгаа бол та энэ аян замлыг судлаад үзээрэй гэж сахиуснууд нь зүгээр тань ингээд санал болгож шүү. Эх 3 сард бас тэ ихэр дүүлтэйгээр нэгдэл ихэр дүүлийн аян замнал гарсан байгаа бол ихэр дүүлийнхаа нэгдэлд орж иж магадгүй ихэр дүүл гэж мэдгүй байсан ч ихэр дүүлтэйгөө нийлцэн ихэр дүүлтэйгөө суудсан хүмүүс бас байж магадгүй. Тэнгүүлээ эх 3 сард та ингээд ойрхон тийм гол мол дээр очиж байгаа ч юм уу эсвэл ингээд доош нь ингээд харангуут чулуун болон яг ингээд нэг харагддаг тийм гол мол дээр очиж байгаа хүмүүс байхаар бас харагдаж байна. За таны ерөнхийдөө эх 3 сарын төлөв чинь ерөнхийдөө иймэрхүү байхаар байна шүү. За 3 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань амьдралд нь эх 3 сард яг ямар ивэл шагнал орж ирж байна гэхээр ер нь бол таны мөнгө санхүү ер нь бол жоохон хэцүү байгаадсан гэсэн шүү дээ. Ингээл гэрээд түншлэл хэлцээр жоохон бодлогоодэл тиймэрхүү байгаадсан бол тэр зүйлсүүд маань асуудлууд нь шийдэгдэх нэ. За тэр ажилд чорох уу, энэ ажилд чорох уу, тэр хүнийг сонгох уу, энэ хүнийг сонгох уу, үлдээх үү, яах уу гэхэд ямарваа нэг юм дээр сонголт хийж чадахгүй байсан бол тэр сонголтоо та хийж чадахны оновчтойгоор хийж чаддаг болох нэ. Ингээд таны амьдралын та өөрийг айгүй их азгүйгч бодоод амьдралын хүр чинь буруу тийшээ эргэсэн юм шиг байгаад таныг ингээ хэцүү байдалд оруулаад тэнцвэрийг алдагдлуулаад сэтгэл 100% хүртэл ингээл би яг яахаараа ямар үйл явраарээ би яг яатсан азгүй хүн юм бэ гэж бодоод байсан бодол чинь эсвэргээрээ би ямар азтай хүн юм бэ? Би ямар сайхан хувь зайнд төрсэн хүн юм бэ гэж амьдрал чинь зөв тийшээгаа ирэхээр байгаа бол харагдаж байна. За тэгээд 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань хувьд гэх юм бол яг нөгөө гацаанд орсон байгаад байна гэдээсэн шүү дээ. Ингээд хэцүү байдал жоох орцоод байгаа. Тэгэхээр ингээд хорвоо ертөнцийн танаар хорвоо ертөнц нь одоо ингээд шувуугаар хэрээгээр ингээд дамжуулж тантай ярилцж бас болох юм шүү. Одоо жишээлбэл ингэж байгаа хгүй таны ингээд гадуур явж байгангууд ингээд хэрээ дуурал байнгут хорвоо ертөнц нь бол ер нь бол таныг зөв зам дээр явж ийн тантай холбогдох гэж хичээж байна гэж та ойлгож болно. За тэгээд өнгөрсөнд нөгөө таны бүтээж босхыг гэж хичээжсэн тэр зүйлсүүд нь ингээд
нуурж унж магадгүй гэж чигсэн шүү дээ. Тэр зүйлс нуурж унснаар тэр таны амьдралаас гарч явах ёстой зүйлс гарч явснаар танд буцаад эдгээр чинь эвээл шагнал таны дотоод амар амгалан дотоод сайн сайхан өөрийгөө улам илүү ихээр хайрлах тий шидийн зан үйл хийдэг манифест хийдэг болвол тэр шидийн чадвар манифестийн чадвар ч улам илүү яаж байгаа одоо ингээ хүчрхэж байгаа улам илүү дараагийнхаа түвшинд гарч байгаагаар бэлэг болж ирж байгаа юм шүү. Тэгээд та ингээд хэцүү нөхцөл байдалд ингээд давж туулаад ингээд шантрахгүй урагшилжсэний чи хариуд танд болохоор яг ингээд таны тарьжсэн нөгөө юу тарин түүнийг ураана гэдэг чинь та ингээд айгу нөгөө санаа зүв бол заяа зөв гэж бодож явдаг тийм хүмүүс бас байж магадгүй харагдаад байна л та. Тийм учраас та ингээд яг хурааж хуримтлуулсан олон сар олон жил ингээд хурааж хуримтлуулсан зүйлсийнхаа үр шимийг нь хүртээд тэрнээсээ тэр нь ингээд ир 3 сар танд ингээд одоо ингээд миний би өнгөрсөнд ийм ингэж хийж зөв сэтгэлээр явж исэн болохоор одоо ингэж надад үр шагналаа өгч байгаа юм биш гэдгийг та ингээд олж харах болно. За таны ир 3 сард ийм бэлгүүдийг танд сахиуснууд нь илгээж байна. Та эдгээрийг сайхан талархаад зүгээр ингээд гэмшлгүүгээр хүлээж авах болох юм шүү. За 3 дугаар бүлгийнхэн маань ир 3 сард тэрний юун дээр төлхөө анхаарал зүгээр вэ гэж асуухад болохоор энэ араа мөн энэ хүзэр мөн дээд игнэнд нь доош гараад ирсэн, доод игнэнд нь дээш хараад гараад ирсэн байгаа учраас та ерөнхийдөө ир 3 сард өөрийгөө хитрхи их шүүгээд өөрийнхөө бүр ингээд гүнлгүү чивээд сөрөг бодол мэдрэмжэндээ та автаад байхаар ер нь бол харагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүтлээ ер нь за биел болдгоо маань биел бүтдгүү юм байна гэдэг тийм өөрийгөө амар шүүгээд өөртөө хатуу хандаад байгаа. Та тэрийгэ болох хэрэгтэй байна. Тэнгүүлээ бас өөрөөр ингээд юу яах хэрэгтэй байгаа байхгүй юу. Ингээд ертөнцийг арай өөрөөр харах, өөрийгөө арай өөрөөр харах тий. Одоо жишээлбэл таны дотроос ингээд хэцүү мэдрэмжүүд чангаар ингээд ойролтоо таныг зулгаагаад таны хэцүү байдалд унаад байгаа бол та тэрийг шүүхгүйгээр яг миний энэ дотоод хэцүү байгаад байгаа дуу хоолой нь яг юу хэрэгтэй байгаа юм бэ? Одоо жишээлбэл өөрийгөө айгүйх голоод талент харахаараа ямар царай муутай юм бэ гэж өөрийгөө боддог болвол тэгээ бага наснда та ингээд тэр чи минь ямар хөөрхөн юм бэ гэдэг дуу хоолойг сонсохыг хүссэн байгаа штэ. Тийм учраас өөрийнхөө тэр хэцүү таны дотроос чангаагаад байгаа тэр сөрөг мэдрэмжүүд дуу хоолойнд та эргээд хүлээн зөвшөөрөө та хайрыг өгөх хэрэгтэй байна шүү. Тэгэхгүйгээр та хитрхи их өөрийгөө шүүгээд ингээд байхаар улам хэцүү гүн тэрэндээ живээд та өөрийгөө ядраагаад байна. Тийм учраас тэрэн дээрээ анхаарвал таны ер нь бол сэтгэл санаа, амьдралын чанар хүртэл ингээд аюу эргээр нөлөөж том өөрчлөлт учрнаа. Ялангуяа таны сэтгэл зүйн амар амгаланд их нөлөөлнө. Тэгээд бясалгал хийж сурыг, бясалгалд явъя гэд аюу хугацаа хугацаанд бодоод байсан бол та энэ 93 сартай багтаагаад ингээд бясалгалтаа яваарай, бясалгалаа хийгээрэй гэж сахиуснууд нь зөвлөж байна. За ингээд 3 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань уншлагын төрөйг өндөрлөж байна. Уншлагыг таарсан баг таалагдсан баг гэж найдаж байна. Лайк болон subscribe дараарай. Тэгээд хувийн уншлага хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Баярлалаа.